Ээж дээл уцаа тайлаад унтахгүй яасан ээж. За яах вэ? Маргааш өглөө ирд хүмүүс ирж золгоно доо. Эртээ амрахгүй бол. Чи нөгөө нэг ах руугаа залгав уу? Утас нь холбогддоггүй ээж. Энд тэнд одоо онцгүй дээ. Нөгөө нэг Бадрал ахын жоо очин золгоно гээл гар явсан алга. Тэгээ энд тэнд талимдуулаад уугаа явж байгаа. Тэгээ хойлоо гарч нэг ойр аваар харах уу? Гайгүй л үдээж. Насанд хүрсэн үний чи би одоо байнга хажуунаас уяа явж ялтай нь шүү дээ ээж. Та ч гэсэн одоо байн араас нь санаа зовоод явах. Өдөө болсон хүрээд ирэх байлгүй. Энд чи байсан нөгөө нэг архиа яацсан. Ээж нь хаваад талд хийц. Агуул ах чи орой ирүүл ууч шít. Тэгснээр нүглөө шартахаар нь гаргаж өгөө багаар өгч. Минь ээж минь цагаан сар болж байгаа чинь настай буурал улсууд баярлж хахад уудаг хүүгийнхээ хараа санаа зовоол одоо унт ээж ороод ирнэ. Хүрээд ирнэ бити санаа зов. За ах ээж нь хэсэг жоохон суугаад байгаа. Миний охин унтчихэ. Яач удаа энэ ах гэж нэг. Миний охин идээгөө хураагаад цаад өрөөнд оруулчих. Яах ч юм ээж. Яах вэ одоо аав чи ирээл агсан согтуу тавиал татаа ичнэ. Нөдлөө яалаа. Шиний нэгэнд идээгчгүй суужсэн юм сте миний охин цаад өрөөнд оруулчаарай заяа. За энэ хутга шүүгөөч гэсэн миний охин цаашаа хийгээд цааш нь энэ ил хутга шүүг юу вэ? Бүгдийг цааш нь хийчээрэй заяа миний охин. За. Ээж би хэсэг тоглож аваад унтчих үү? За яах юм бэ миний охин? Унтаад амарчих. Одоо аав чи ирээл агсан согтуу тавиа унтуулахгүй. Миний охин тэ ирэхээр битгий нүдэнд нь харагдаарай заяа. Чамайг харахаар тэгэл шал хийгээл шүнжэнгөө унтахгүй юм болчихно. Дөө. Ингээл цагаан саргээ далимдуулаад уугаал алах болж. Хэцүү ч юм да. Ээж юм л да харж унтъя л да. Гээ миний охин. Хойлоо тэгээд аавыгаа орхио явах юм уу? Аав нь одоо нэг цаг унтжуулсан хэрэг чинь тэгээ явъя за. Миний охин болохгүй тэр аавыгаа үйл талд ороо хөвчих үү? Эсвэл тэнд очиж хөвчих миний охин. За. Миний дүүнээс охтууны хөл дэвтээд яах вэ? Тэр манай охины хажуугаар ороо хөвтчих. Тэг миний охин. Тийшээ хөвчих. Одоо сэрэгдэх үү болов? Одоо нэг цаг унтжуул гайг бах та. Одоо нэг сэрэнгүүд нь ядаж такси бариа явд юм уу? Харин хөл дөрөө тогтоод аавал тийм ээ. Харин тийм ээ. Ухаангүй уучих юм. Харин манай хүн ч гэсэн тэгээд уух мөрөөрөө өөрөө уухгүй ирсэн хүмүүсийг ингээд тасартлан шахах юм аа. Манай энэ туртаадаа л уучихгүй. Хэцүү юм аа. Цаанаогоос хараар ингээд сохтуу хүмүүс харж суух гэж. Харин тийм ээ. За томчууд бид нар яг энэ хүүхдүүд цутарлаа. Цутралтай. Маргааш өсөд ингээ уун гээл гар авчтай айл болгонд ороод 3 татна гэж. Хэцүү. Миний хувьд бол цагаан сар хол орой ураг төрлүүдтэйгээ уулзаж ахмад наснуудаа хүндэлдэг халуун дулаан уур амьсгалтай үндэсний минь баяр. Тэгээд нэгийгээ арх дарсаар шахаад хөл дөрөө тогтож чадахгүй болтол нь арх уулгаад энэ сайхан баярын утга учирыг битгий алдагдуулаарэ. Цагаан сарын баяраар хамгийн их баярлах ёстой хүндэтгэл хүлээх ёстой хүмүүс аль аав ээж ахмад наснууд маань байдаг. Харин энэхүү баяраараа арх дарсаа хэтрүүлэн хэрэглээж аав ээж ахмад наснуудынхаа санааг битгий зааваарэ. Сар шинийн баяртаа сэтгэл тэнэн уужуу сайхан баярлуулаарэ. Бас уламжлалт цагаан сарынхаа баярыг хар баяр битгий болгоорой. Монгол түмэн сар шиндээ сайхан шинлээрэ.